Бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн уу? Ерөөлийн сувагтай хамт байгаа та нартай баярлалаа. Матай 27 дугаар бүлгээс ойлгосон зүйлдээ баяр хөөртэйгээр бас даруугаар хуваалцъя. Баярлалаа бурхан минь ээ. Энэ сайхан цагийн төлөө талархаж байна эзэн минь. Таны үгийг уншиж, таны үгийг бодож, тунгааж, амаараа ярина гэдэг юутай их ерөөлвэ, юутай их ивэлвэ эзэн минь. Үнэхээр талархлыг өргөж байна. Та энэ цаг ихнээс нь дуустал ариун сүнсээрээ хөтлөн дагуулга болтугай. Таны нэр алдарш болтугай гэж эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирчнаа. Амен. За 27 дугаар бүлгийн Есүс Пилатын өмнө гэсэн гарчигта 11 дугаар ишлэл дээрээс. За энэ дээр юу болж ийн гэхээр Есүсийг хуулийн багш нар болон ахлах тахилч нар хуйвилдаад баримтлаад захирагч Пилатын өмнө авчирж байна. Пилат Есүсийг байцааж үзээд түүнээс ямар ч буруу зүйл олоогүй боловч харин хуулийн багш нар ахлах тахилчид харуулаад түүнийг бүгд цовдлохыг хүсэж байна. За 23 дугаар ишлэл дээрээс Пилат яагаад тэр ямар буруу юм үйлдсэн юм бэ гэж асуусанд харин тэд бүгд түүнийг цовдол гэж улам чанга хашгирч байлаа. Пилат энэ нь ямар ч нэмэргүй харин ч бүр өөмөн самуун дэгдэж эхлэхийг хараад ус авч хурсан олны өмнө гараа угааж би энэ хүний цуснд буруугүй өөрсдөө мэдтгүй гэжээ гэсэн байна. Амен. За энэ 24 дугаар ишлэлийн хам утга нь болохоор Иохан 19-ийн 4-өөс 6. За энийг унших юм бол илүү ойлгомжтой болж байгаа. За 4-өөс хэлж байна. Пилат дахин гарч ирээд хүмүүст харах тун би түүнээс ямар ч гин буруу олоогүй. Та нарт мэдүүлэхийн тулд түүнийг нааш нь авчирлаа гэв. Тэгтэл ахлах тахилч нар харуулууд түүнийг хараад түүнийг цовдол гэж хашгирлаа. Пилат тэдэнд өөрсдөө түүнийг ав. Тэгээд цовдол би л түүнээс ямар ч буруу олсонгүй гэсэн байна. Амен. За энэ хэсэг дээрээс надад хоёр зүйл айгүй онцгой санагдсан байгаа. Нэгдүгээрт нь болохоор Пилат өөрөө Есүсийг байцаасан. Тэг байцаага түүнээс ямар ч гин буруу олоогүй. Тэгсэн мөртлөө тэр бүр ингээд хинээс илүүгээр ингээд гин буруугүй гэдгийг мэдсээр ээжиж тэр ингээд нүдэ анаад тэр ингээд мэдсээр ээжиж юу ч хийхгүй ингээд өнгөрчөж байгаа. Өөрөө гараа угаагаад өнгөрчөж байгаа. Энэ байдал надад бас айгүй онцгой санагдсан байгаа. За хоёрдугаарт нь болохоор тэр олуулаа нэгдээд хамтдаа бүр ингээд нэгдмэл байж чадаад тэр зартаа алуурчин болох Барнабыг суллжиж байна. Захирагч болох Пилатын эрх мэдлийг унгааж чадчихэв. Энэ надад бүр айгүй онцгой санагдсан. Тэгээд хэдэн 7 хоногийн өмнө номлол сонсож байхад пастор хэлжсэн л да. Олон хүн нэгдмэл байж чадах юм бол тэр үнэхээр сайн зүйлсийг үнэхээр гаргаж чаддаг. Эсвэргээр олон хүн нэгдмэл байж чадах юм бол бас тэр муу зүйлийг ч гэсэн хийх тэр хүчийг гаргаж чаддгаа гэж хэлжсэн. Тэг яа харахгүй би бүр үнэхээр суралцмаар байна. Олуулаа ингээд залбирч байхдаа олуулаа нэгдээд цуглаад эзэнт талархал хүндэтгэлийг өргөж байхдаа олуулаа нэгдээд хамтдаа тэр буруу зүйлийн эсрэг тэмцэж тэр олныхаа хүчээр тэр нэгнийхээ тэр эрч хүчтэй байгаа байдал, тэр сүнслэг байгаа байдал, тэр урам зоригтой байгаа байдлыг хажуунаас нь өөрөө бүр хараад яг сүнс дотор хамтдаа нэгдээд энэ байдлыг би үнэхээр хүсэж байна. Энэ байдал дотор би бас үнэхээр суралцаж өсч нэгнээсээ үнэхээр гайхалтайгаар бүр нэгнийхээ тэр гайхалтай тослогоонуудыг би урсгаж авахыг хүсэж байна. Үнэхээр гайхалтай энэ зүйлийг би ойлгож авлаа. За та нарт сонирхолтой байх болов гэд 27 дугаар бүлгийн 24 дугаар ишлэл Пилат Бэлхэн ам судлал дээрээс юу гэж бичсэнд хуваалцъя. Пилатын хамгийн том нүгэл бол үнэн зөвийг мэдэж байсан атлаа байр суурь, эрх мэдэл, хувийн ашиг сонирхлын төлөө худал хуурмагтаа эвлэрсэн явдал юм аа. Амен. За өөр нэг зүйл хэлэхэд Бельгийн Бүрүүж хотноо Basilica of the Holy Blood гээд Есүсийг цовдлсны дараа шархыг нь цэвэрлээд майланган дааванд ороогоод булшин тавьсан байгаа тий. Яг тэр шархыг цэвэрлжсэн даавных нь өөдсөн юм шилэн хоргонд хийгээд одоо хүртэл юм хадгалаастаа байд юм бэлээ. Би 2016 онд очиж үзчихсэн. Үнэхээр сонирхолтой юм бэлээ. Та нар ч гэсэн боломжтой болвол очиод сонирхоод үзээрэй. Би энд хаягийг оруулсан байгаа шүү.
За тэгээд агаар тавьж сонссон бүгдэнд нь баярлалаа. Дараагийнхаа үгийн ивэлээр баяр хөөртэйгээр уулзцаая.